Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн маань ээлжид англи хэлний хичээл эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаараар би та бүхэндээ compound noun буюу хоёр болон түүнээс дээш нэр үгээс бүрдсэн нэг утгыг илэрхийлдэг үгнүүдийг хэлэх юм аа. Хэрвээ та миний хичээлийг хамгийн анх удаага үзэж байгаа бол намайг Номин гэдэг англи хэлний хичээлийг энэхүү Номинтой хамт YouTube суугаараа 7 хоног бүр заадаг юм аа. Хэрвээ та англи хэл сурахыг хүсэх юм бол миний энэхүү сувагт subscribe хийж дараагийн хичээлүүдийг үзэж сонирхорой гэж би хэлмээр байна. За ингээд хичээлдээ орцгоё. Энэхүү хичээл маань бидний өмнө нь зөндөө үзэж байсан phrasal verbsтэй бас их төстэй байгаа. Phrasal verbs гэдэг маань болохоор үйл үгийг preposition буюу хойдох ухтур үгнүүдийн сольсноор үгийн маань утга өөрчлөгдөж байдаг тийм ээ. Тэрийг бид нэр үзсэн байгаа. Тэрхүү phrasal verbs-ууд маань хоёр үгнээс бүрдэж байсан тийм ээ. Тэрнтэй яг адилхан энэ compound noun гэдэг маань болохоор хоёулаа нэр үгнээс бүтсэн хэдий ч хоёулаа нийлээд нэг утгыг илэрхийлж байдаг үгнүүд байгаа юм шүү. За ингээд эхний үг нь alarm clock. Alarm clock. За энэ маань болохоор сэрүүлэгтэй цаг гэсэн үг байгаа шүү. Alarm clock гэсэн үгтэй авсан өгүүлбэр маань My alarm clock helps me to wake up early even during the weekends. My alarm clock helps me to wake up early even during the weekends. Миний сэрүүлэгтэй цаг надад өглөө эрт босоход тусалдаг тийм ээ. Тэгээд амралтын өдөрч гэсэндээ тусалгаа гэсэн өгүүлбэр байгаа юм аа. За дараачих нь heart attack. Heart attack. Heart attack гэдэг маань болохоор зүрхний шигдээс тийм ээ. Гинтхэн зүрхэн зогсохыг болол heart attack гэж нэрлэдэг байгаа тий. Энэ нь болохоор literally буюу үнэхээр хүний зүрх зогсож бас болдог. Дараа нь болохоор бидний ихэвчлэн хэрэглэдэг болохоор зүрх зогсохоор шахлаа штэ гэдэг нөгөө metaphorically буюу маш их хүн дээр туслаа гэдэг утгыг илэрхийлэхийн тулд бид нар бас энэ үгийг ашигладаг байгаа юм шүү. За ингээд энэхүү авахтай авсан өгүүлбэр маань Oh God тийм ээ. Бурхан минь тий. Oh God, you scared me. Чи намайг айлгачлаа. Oh God, you scared me. I almost got a heart attack. I almost got a heart attack. Энэ юу гэсэн үг гэхээр бурхан минь чи намайг айлгачлаа. Би бүр зүрхний шигдээс болохоо шахлаа штэ гэсэн утгатай үг байгаа юм шүү. За хэрвээ таныг хэн нэг нь айлгсан, сандрагсан, баярлуулсан болох юм бол тий баярснаасаа болоод бас хитрхи их баярлсныгаа бас энэхүү үгээр илэрхийлж болдог. I almost got a heart attack. Би бүрстөө зүрхний шигдээс болохоо шахлаа штэ гэсэн тийм ээ үг байх нэ. Дараачих нь болохоор tea bag. Tea bag. За та бүхэн маань харж байгаа энэхүү үгнүүд маань болохоор хоёр noun буюу хоёр нэр үгнээс бүрддэг ч гэсэндээ нэг бол салган бичигдэж болдог, нэг бол зундуура зураастай бичигдэж болдог, нэг бол хамтдаа бичигдсэн ч болж болдог шүү. За зөвхөн ингэж бичнэ гэсэн тийм дүрэн бол байхгүй байгаа. За tea bag гэдэгтээ авсан өгүүлбэр маань Wow, this is delicious. Wow, this is delicious. Where did you get this tea bag from? Where did you get this tea bag from? Tea bag from. Энэ маань юу гэхээр Wow, this is delicious тийм ээ. Wow, энэ үнэхээр гоё амттай байна. Чи энэхүү цайг хаанаас авсан юм бэ? Tea bag гэдэг маань болохоор цайны уутыг хэлж байгаа. Ер нь гээд нэг дүрдэг цай чи ууттай гардаг штэ тий. Яг тэрийг хэлж байгаа шүү. За яг нэг ширхэг бүрийг нь tea bag гэж нэрлэдэг байгаа. За дараачих нь үг contact lens. Contact lens. Contact lens гэдэг маань болохоор нөгөө нэг нүдний линзийг хэлж байгаа шүү. Өнгийн харааны гэдэг янз янзын линзээр байдаг шүү дээ. Яг тэднийг хэлж байгаа contact lens. Our optical offers best quality contact lens. Our optical offers best quality contact lens. Энэ маань болохоор манай нүдний эмнэлэг, манай нүдний эмнэлэг биш шүү. Нүдний шил зардаг дэлгүүр тийм ээ. Ер нь нүдний шил зардаг дэлгүүр гэлтгүй бүх төрлийн дэлгүүрийг яг юу худалдаалж байгаа вэ гэдгээс шалтгаалаад дэлгүүрүүд маань өөрөөр нэртэй байдагтай адилхан нэртэй байдаг. Тэгээд би та бүхэндээ дэлгүүрүүдийг бас ингэж нэрлэнэ гэсэн тустай видео хичээлийг оруулсан байгаа. Хэрвээ та сонирхох юм бол бас үзээрэй. Энэ дээр
Энд дээр жишээлх юм бол нүдний шил зардаг дэлгүүрийг optical гэж нэрлэдэг байгаа юм шүү. За дараагийн үг credit card. За кредит карт гэж ерөнхийдөө бол орчуулж болох бах. Энэ маань болохоор зээлийн карт гэсэн үг тийм. Debit card гэдэг маань болохоор таны дансанд байгаа үлдэгдлийг л зарцуулах боломжтой карт байдаг бол credit card гэдэг маань болохоор таны дансанд байхгүй байгаа мөнгийг зээлээр зарцуулах эрхтэй карт байдаг юм шүү. За ихэвчлэн кредит картууд маань тэд хүртэлх дүнгийн лимиттэй гэж бас ирдэг шүү дээ, тийм ээ. За энийг кредит карт гэж кредит картыг бас кредит карт гэж нэрлэж байна. За миний авсан өгүүлбэр бол do you accept credit cards? Do you accept credit cards? Энэ маань болохоор та нар кредит карт уншдаггүй гэж асуудагтай бид нар адилхан кредит карт уншдаггүй гэж асууж болох юм байна. Shoehorn гэдэг үг энэ дараагийн үг нь shoehorn. За shoehorn гэдэг бол гутал өмсгчийг хэлдэг байгаа шүү. За гутал өмсгчийг хэлдэг байгаа. Will you pass me shoehorn please? Will you pass me shoehorn please? За энэ болохоор надад гутал өмсгч аваад өгөхгүй юу гэсэн утгатай өгүүлбэр байгаа юм аа. Дараагийн нь bus stop. За bus stop гэдэг бол та бүхний мэддэг үг тийм ээ. Автобусны буудлын гэсэн утгатай үг байгаа. Nearest bus stop is 5 minutes away. The nearest bus stop is 5 minutes away. За хамгийн ойрхон автобусны буудал 5 минутын зайтай байгаа гэсэн утгатай өгүүлбэр юм аа. Дараагийн үг нь data processing. IT-ийн талын IT-ийн чиглэлийн үгнүүд бол ерөнхийдөө нэг тэгж Монгол руу заавал орчуулад авах шаардлага байдаггүй тийм ээ. За махчилж орчуулах юм бол data гэдэг маань мэдээлэл гэсэн үг байгаа. Process гэдэг маань болохоор бэлтгэх, боловсруулах гэдэг үг байгаа тийм ээ. Тэгэхээр мэдээллийг бэлтгэх, мэдээллийг унших гэсэн утгатай үг байж бас болно. За миний авсан өгүүлбэр Do you know how long data processing takes? Do you know how long data processing takes тийм ээ. Энэ маань болохоор та энэ мэдээллийг боловсруулахад хэр удаан цаг зарцуулах вэ гэдгийг мэдэж байгаа юу гэсэн утгатай өгүүлбэр юм аа. Дараагийнх нь income tax гэдэг нэртэй үг байна. Income tax гэдэг маань болохоор орлогын татвар гэсэн үг байгаа. Income гэдэг маань ерөнхийдөө орлого гэсэн үг бол tax гэдэг маань татвар гэсэн үг тийм. Нийлхээрээ орлогын татвар. За бид нар мэдж байгаа хэрвээ та ажилчин болвол нийт цалингийнхаа 10%-ийг 10%-ийг татварт өгдөг байгаа тийм ээ. За тэгэхээр би та бүхэндээ авсан өгүүлбэр net salary is the money that you receive after income tax. Net salary is the money that you receive after income tax. Энэ маань болохоор цэвэр орлого гэдэг бол таны орлогын татвараа хасны дараах хүлээн авах мөнгө нь юм аа гэсэн утгатай өгүүлбэр юм тийм ээ. За яг үнэндээ бол бид нэр дахиад нийгмийн даатгалын шимтгэлээ бас асуулдаг шүү дээ тийм ээ. За дараагийн үг нь birth control гэдэг үг байна. Birth control гэдэг болохоор жирэмснээс хамгаалалт гэсэн утгатай үг байгаа. За жирэмсний хамгаалалт дотроо янз янзын төрөл байдаг. Ерөнхийд нь бол жирэмсний хамгаалалт гэдэг birth control гэж нэрлэдэг байх юм байна шүү. Миний авсан өгүүлбэр бол Are you taking any birth control? Чи одоо жирэмснээс хамгаалах ямар нэгэн зүйл хэрэгжилж байгаа юу гэсэн утгатай өгүүлбэр болох юм аа. Дараагийнх нь junk food гэдэг үг байна. Junk food гэдэг бол түргэн хоол гэсэн үг байгаа. Түргэн хоол гэдэг маань болохоор дотроо нөгөө нэг маш хурдан бэлтгэж боловсруулдаг хоолнуудыг хөвчлэн хэлдэг байгаа. Лаазалсан бүтээгдэхүүн, бургер, пицца тийм ээ. Гэх мэтчлэнгээр эднийг нийлүүлээд junk food шүү за. I'm trying to stay away from junk food. I am trying to stay away from junk food. Энэ маань болохоор би хурдан түргэн болдог тий. Түргэн хоолноос татгалцаж арай хол байхыг хичээж байгаа. Stay away гэдэг маань болохоор хэрэглэхгүй байх гэсэн утгатай үг шүү. За stay away гэдэг маань хол зогсох, хол байх гэсэн утгатай юм шиг хэрнээсээ хэрэглэхгүй байх гэсэн үг байгаа шүү. За юу. Stay away. I'm trying to stay away from junk food. За дараагийнх нь үг нь blood pressure гэдэг үг байна. Blood pressure гэдэг маань цусны даралт гэсэн утгатай үг байгаа шүү. За have you checked your blood pressure? Та өөрийнхөө даралтыг үзсэн үү гэсэн утгатай өгүүлбэр байна.
За дараагийн үг нь mother tongue. Mother tongue гэдэг болохоор ээж хэл гэж орчуулагдж байгаа. Гэхдээ энэ маань болохоор төрлөх хэл гэсэн утгатай үг байгаа юм. Та төрөлтөө ямар улсад одоо ямар хэлээр ярьдаг газар төрсэн юм бэ? Тэр чинь таны төрлөх хэл болж байгаа юм шүү. За my mother tongue is Mongolian, but I speak fluent English. My mother tongue is Mongolian, but I speak fluent English. Энэ болохоор миний төрлөх хэл бол монгол хэл. Гэхдээ би англиар сайн ярьдаг гэсэн утгатай өгүүлбэр байх нэ. Дараагийн хандлаараа death penalty. Death penalty. Death penalty гэдэг маань болохоор цаазаараа авах ял гэсэн үг байгаа шүү. Penalty гэдэг бол ерөнхийдөө ял тийм ээ. Death гэдэг маань үхэх гэсэн үг байгаа. Гэхдээ нийлүүлэхээр цаазаараа авах ял тийм ээ. За our country has formally abolished the death penalty. Our country has formally abolished the death penalty. За энэ маань болохоор манай улс албан ёсоор цаазаар авах ялыг зогсоосон гэсэн үг байгаа юм тийм ээ. Abolish гэдэг маань болохоор одоо зогсоосон, хассан гэсэн үг байгаа юм аа. Дараагийн labor force. Labor force. Labor force гэдэг болохоор ажиллах хүч гэсэн үг байгаа шүү. За ажиллах хүч. Labor force гэдэг нь болохоор ерөнхийдөө энэний энэний бас нэг өөр нэг хэлэх нь human resource гэж нэрлэдэг. Human resource гэдэг нь болохоор бас л хүний нөөц тийм ээ. Ажиллах хүч, хүний нөөц хоёр маань ерөнхийдөө төстэй. Гэхдээ хоёулаа compound nouns тийм ээ. За миний авсан өгүүлбэр usually developing countries have cheaper labor force. Usually хөвчлэн developing countries хөгжиж буй орнууд have cheaper labor force. Хөвчлэн хөгжиж буй орнууд cheaper гэдэг манлаараа харьцуулсан зэрэг байна тийм ээ. Мэдээж хөгжилтэй орнуудтай харьцуулсан байх. Тэгэхээр хөгжиж буй орны ажиллах хүч нь арай хэмт байдгаа гэсэн утгатай өгүүлбэр байна. Human rights. Human rights. Хүний эрх гэсэн утгатай. Энэ бол хамгийн сүүлийн үг байгаа миний өнөөдрийн авах. Human rights гэдэг нь болохоор хүний эрх гэсэн утгатай байгаа шүү. За. Firing employees for no reason. Firing employees for no reason can lead to human rights issues. Can lead to human rights issues. Энэ маань болохоор ажилчдыг шалтгаангүйгээр ажлаас нь халах нь хүний эрхийн асуудлыг хөндөх боломжтой гэсэн үг нь. Can lead to гэдэг нь болохоор жишээгээ чиглэх тийм ээ. Энэ лөө орох асуудал руу хүний эрхийн асуудал гэхийг human rights issue гэдэг байна шүү дээ. Хүний эрхийн асуудал руу орж магадгүй хөндөгдөх боломжтой юм а гэсэн утгатай үг байна. За ингээд өнөөдрийн маань дугаар үгээр өндөрлөж байна. Та бүхэн маань энэхүү үгнүүдийг чэйжлээд дараагийнхаа ярианд ашиглаж байгаарай. Тэгээд та бүхэнд энэхүү видео үнгүй хүрж байгаа учраас та бүхэн маань хэрвээ баярлсан таласнаа илэрхийлэхийг хүсэх юм бол лайк дараарай. Лайк дарснаар энэхүү видеог маань YouTube-ийн тохиргооны дагуу илүү олон хүнд хүрэх боломжтой байдаг юм шүү. Дараагийн дугаараар уулзлаа баяртай.